За сайн уу? Энэ өдрийн минь төргий бүгдэнд нь. Сүүлийн үндсэндээ 3 сар манай хамт олон маш их өндөр ачаалттай ажиллалаа л та. Ялангуяа өглөө 10-аас ирэл оройн 1, 2, 3, заримдаа 4, 5 хүртэл ч юм уу те. Тэгээ ажиллаа. Тэгээд хэд хэдэн машинуудыг бид нар тоноглоо гаргая бас нэг автомашины манай хамт олон зорилго бол бид нар өмнө дандаа хэлдэг. Автомашины соёлыг түгээх гэж ярьж байгаа шүү дээ те. Тэр утгаараа өөрөөсөө басан соёл дээр чадлаараа түүчлэх үүднээс хэд хэдэн машин нэгэн жил тоноглоо гаргаж байгаа. Түүнийх нь нэг нь бол одоо энэ байна. Өмнө манай дээр бас Ford Raptor автомашин бас нэлээд аятайхан тоглолттой гарч ирсэн. Заавал G-class угаасаа гардаг те. Одоо энэ удаа бол бид нар бас арай өөр машин хийя гэдэг үднэсээ. Porsche Cayenne GTS загварын одоо off-road overlanding буюу одоо хөдөөний хөлбөр юм. Одоо энэ удаа бэлэн болгож харуулж байна. Машины болохоор өвдрөөс гарахтууд мэдээж яг энгийн хэрэглээнд гарч байгаа тий. Тэгээд ерөөдөө Instagram, Facebook-ууд дээр ч юм уу, сошиал медиа дээр анзаараад харсан бол Porsche Cayenne загварууд, Volkswagen Touareg загваруудыг илүү яг ингэж юм оффроуд болгож тий, кастом ажлуудыг хийгээд хөдөө аяллаар явдаг community аягүй хүчтэй байдаг дэлхийд дахина. Ялангуяа Америкт, Европт маш их хүчтэй байдаг. Түүнээс бид нар өөрсдөө харж байгаад ер нь энэ төрлийн машин Монголд бий болоосаа гэдэг тийм хүсэл гэх юм уу да тий сонирхол байсан. Тэгээ азарч гэх юм уу да. Нэг өдөр найзтайгаар сууж байгаад ер нь Porsche Cayenne бол яг ингэ янзлаад яг энэ оны загварын ингэж янзлахад айгүй гоё олдогдоо гэж ярьсан чинь азар манай найз тэр машин байсан л та. Тэр бүр хэдэн жил болсон ч гэлээ нэлээ жоохон хуучирсан. Тэгээд хамтаа зориглоо хоёулаа хосвоо гэсэн хосъё л гэсэн. Тэгэл бүх тоногруудын бүгднгийн нас тоноглоё. Бүгднгийн захиалыг захиалал тавьж гин. Тэгээд энэ дээр болохоор манай хамт олонны бас ажил бол биш. Юу гэхээр юу гэдэг Монгол автомашин тоноглоно гэдэг зүйл нь өөрөө аягүй их цаг хугацаа мөнгө санхүү хүн хүч аягүй шаардсан ажил байдаг. Өөрөөр хэлбэл юу гэдэг бүгднгийн чаддаг ийм хамт олонны нэг гараж дотор байлгах боломжгүй байхгүй яа. Тэгээд зах зээл нь өөрөө жижигэн зах зээл болохоор хүн бол тусдаа өөрөөх юм хийгээ явждаг те. Яг тэр шигээр бид нар одоо энэ машин хийхдээ жишээ нь төмрийн ажлын бас нэг өөр хүмүүс хэрэглэж жишээ нэ те. Угсралтын ажлын одоо шинэ манай гамбилэг тэргүүтээ автогаби хамт олон тий автосканы хамт олонууд одоо энэ төмийн угсралтын ажлуудыг хийх жишээ нэ тий. Тэгээ үндсэн одоо юу гэдэг гэрлэн ихэд одоо бас нэг кейсийг өөр компани захиалаад авах. Үндсэн босод нэг ажлууд нэ тий одоо манай залуучууд өөрсдөө хийдэг ажлууд гэдэг. Ерөнхийдөө нэлээд олон хүний хагас жилийн хөдөлмөр үнэснээ болцсон юм байна. Энэ машин дээр яг үндэ ингээд санаа байх төдөөс эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээд явсан машин манай отгооч энэ дээр ажилласан байх жишээ нэ тий. Тэгээ аюу олон хүн ажиллаа. Тэгээд эцсийн үлэмдээ нэг юм их нэлээд аятайхан машин гарчлаа гэж би дотроо өөрөө бодож байгаа. Яа тэр энэ машин дээр тавигдж байгаа тоноглууд нь өөрөө яг дэлхийн стандарт буюу те түрүүний миний хэлсэн нөгөө Европуудын, Америкуудын өөрсдөө тавьдаг тоноглууд яг тэр компаниас нь захиж авсан байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ машинаа туулах чадварыг хэдүү сайжруулсан гэж ойлгож байна. Том агуулгаар нь бол туулах чадвар нь. Хоёрдугаар Porsche Cayenne яг энэ 957 гэдэг загвар дээр яг энэ төрлийн тоног бас аймаг гой зөгтөг байхгүй юу. Нэг машины үндсэн характер аягүй тодорч харуулдаг. Тэгээ анзаараа харсан бол яг тэр сошиал медиа дээр явж байгаа Porsche-нууд дээр яг энэ төрлийн яг энэ загварыг аягүй янзалдаг байхгүй юу. Тэгээд бусдууд нөгөө энэний дараагийн загвар нь болохоор жоохон мөлөөгөөд гэрлэн жоохон мөлөөр болохоор жоохон эмгтэлэг характертай байдаг. Харин энэ загвар нь болохоор энэ гэрлүүдийн шийдлийн урд тойд машины дизайн жоохон тийм иршүүд харагддаг. Тэгээ ингээ оффроудлах учраас аягүй гоё кул харагддаг. Үндсэн тоногууд нь Eurovise компаниас Британий амортизатор те тэгээд Монголоос кейсийг ингээл за тэр нөгөө кар доктор буюу те манай Монголд кар доктор чинь гүйдрэж тохоо гэл те тэгээд одоо нөгөө бибигээ залуу байдаг би инженер ингээд тэдний гаш шинэ Evo Corsa бод за энэ майхан гол чинь жишээ болгож тавьж үзэж байгаа бид нар
Уулнаа жижигхэн байханд нэлээд үзэмжний удаа яах. Хэрэглээ талаас нь энэ бол 4 унтчихдаг байхын жишээ юм тийм үү те. Тэгээд эн чинь одоо юу гэдэг яндангийн солисон байна, air locker тавьчихсан байна машиндаа те. Тэгээ энэ машины нэг онцгойтой. Юу гэхээр энэ энгийн Cayenne-аас бас биш. Азар хэмээтээр манай найзд Cayenne GTS-ээс аварна гэсэн байхгүй юу? GTS агуур нь юу онцгойтой бэ гэхээр энгийн Cayenne бодох юм бол үндсэн онцгой болохгүй 4800 V8 мотортой. Баггүй юу? Хүчтэй гэсэн үг. Тэгээ энэ дагуур дээр бас яг олон улсад Америкт, Европт ингэж тоногтой энэ мотортой нэг сонгох юм байлээ. Тэгээ бидээс бас тэр жишгээ дагаж GTS агуур маань дээрс олдсон дайгуу олзуурч байгаа. Тэгээд уг машин бол Монголд орж ирээд 8 жил болсон. Үндсэндээ 16 настай машин баггүй юу? Хөгшин машин гэсэн үг. Тэгтээ азар нөө гүйлт айгуу баг гүйлттэй 30 мянга гүйлттэй байсан. Тэгээ биднээс тэрийг олзуурхаад ингээд бүх ажлуудыг хийгээд ямарсан нэг дуусч байна. Тэгээ үндсэн бүх будгийн ажлыг хийгээд бэлдээд тэгээ гадуур хамгаалтын энэ зузаан уулгаар нааж байгаа байхгүй. Одоо энэ болохоор sand gold гэдэг. Тэгээ айгуу зузаан уулга. Энгийн уулга бодох юм бол. Сүүлд одоо бас нөө доор хуулга надад болцож хуулга судлаад эхэлсэн байна шүү дээ. За тэгээ ардталтаа болохоор машины хувьд болохоор ерөөдөө нэг олон өнгө хойлохыг ерөөсөө хүсээгүй. Үндсэндээ машин дээр хар өнгө энэ 9 шаргал өнгө гэдэг энэ өнгөөр л зохицуулна гэж бодож ерөөдөө юмдаа хийсэн. Тэгээ үндсэн будгууд байна. Урд тод custom group-рууд байна те. Энэ канистрын хүртэл ингээ болдог бол энэ өнгөөр бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд энийг бас Монголд яг гой бодчихдаг тийм газар олдохгүй байгаа юм л да. Тэгээс нөхөөлөө тэгээд тавьсан. Тэгээ артын запас дугаа дээр гаргаад урд тод group-руудаа илүү өндөсгөө газраас дээш нь өргөө те тавьчихсан. За машинд air locker тавьчихсан. Winch тавьчихсан те. Bilstein-ийн яг энэ машин зориулж хийдэг. Энэ дөрвийн тоногдолтой машинд нь зориулж хийдэг Eurovise custom амортизаторуудыг машин дээр тавьчихсан. Одоо дутуу юм байгааг бол бас энэ ч болоогүй хажууд нэг гişгүү религний хаалт гэдэг хоёр дутуу байгаа даа. Одоо энэ машиныг ингэж тонголцоод заавал хөдөө тэ муу зам амруу явах гэдэг биш байхгүй юу? Зөвхөн ингэ байгаа нь илүү гоё байхгүй. Ингээд нэг унаа явж хагаад хотторч унаа явж хаад илүү гоё. Илүү тийм гоё мэдрэмж өгнө л тохой хэрэглэгчтэй. Тэр утгаараа тонголсон. За нэг иймэрхүү машин байдаг. Салооны хувьд болохоор хайгуу сэргэн салонтой. Тэгээ салооны бүтэн сэргээж янзлах ажлуудыг хийсэн. Тэгээ гадны гүйцэмний ажлууд, тэгээ явгуудын ажлууд те. Тэгээ мотороор бүтэн сервисүүд хийгээд дээр нь тонлууд хийгээд нэг ийм машин ямарсан гараад ирлээ. Тэгээ манай дээр одоо бас яг одоо ажлууд нь явж байгаа удахгүй танилцуулах дахиад нэг хэд хэдэн гоё машин байгаа. Тэгээд ерөөдөө сошиал медиагаас ч аюул инспирашн уран зориг авдаг байхгүй юу? Сошиал медиа дээр яваадаас ийм гоё Porsche яваад байсан те. Тэгээ манай Ваткат хараад яа Монголд ийм Porsche байвал гоё юм аа гэж ярьдаг байсан. Азар байлагчлаа. Тэгээ энэ машины болохоор нөгөө машины үдсүүнээс 2 дахин өндөр өртөгтэйг тоноглол хийчихсэн байхгүй юу. Тэгэхээр бас жоо хагас галзуу үйлдэл болж таарад байна. Тэгээд дахиж ийм машин хийгээд бол жоо өртөг өндөсөд гарч байгаа л та. Ямарс нэг ийм машин хийгээд дуусчихсан байгаа. Тэгээд энэ удаад бидний зүгээс бол ийм машиныг бэлдээд дуусгалаа. Тэгээд удахгүй дараагийн ажлууд нь явагдаж байгаа. Бас нэг машин хийх гээд бэлтгэсэн байгаа. Тэр машин болохоор яг тийм тоногтой, яг тэгж стайлаар янзлсан машин болохоор юун дээр Instagram, Facebook, social media дээр одоогор бол би хараагүй. Тэгээ магадгүй дэлхийд хамгийн анх тохиолдох болов уу гэж найдаж байгаа. Мэдээж яндангаа жоо дээш нь өргөж сольж байгаа байхгүй юу? Үндсэн одоо нөгөө доошоогоо байсан хил дизайнтайг дээш нь өргөж байгаа байхгүй юу? Тулгч том сайжраад. Хоёрдугаар нөгөө уралдааны янда ингэж тавихаар яаж яах вэ гэхээр донголтон сайн болж байгаа байхгүй юу? Хүчтэй болно тий бас. Тийм л онцгой. Тэгээд ийм гоё машин унчаад ямар ч дуугүй яваад байвал бас жоо мяаштай тий. Тий кейсийг гэж гоё юм харуулъя. Кейсийг л болохоор миний аюу дуртай брэнд байхгүй юу? Тэгээ азар Монголыг албаас тэр дийлэн байдгийг. Тэгээ кейсийг хамт олонтой чи бид бас аюу гоё найзалж байгаа. Тэгээ юу гэхээр кейси брэнд болохоор за миний мэдхээр бол дэлхийн хамгийн урт удаан түүхтэй юм
нэмэлт автомашины гэрлийн тоноглоо шүү дээ. Тэрний одоо нэг юу байхгүй юу? Брэнд байхгүй юу? Тэгээд чи санаж байвал одоо хүүхдтэй үед 94 аялсны кинон дэр Мартин Макфлай Toyota Hilux хар өнгийн өнгөтэй Hilux дээр нэг Beetle-ний шар өнгийн прожекторууд байгааддаг. Ер нь нэг бид нар дээрийн кино үзэхэл дээр нэг Америк кино үзэхээр Америк машинууд надад дээр том шар прожектортой байдаг шүү дээ. Тэгээд тэрийг хүн шар гэдэг нь сандаг болохоос хинч яг тэр бичиг сандаггүй байхгүй юу? Тэр ямар брэнд байдаг вэ? KC байсан байхгүй юу? Тэгээд KC хотуудаар төвхтэй брэнд. Тэгээд KC-гийн болохоор мэдээж яг үндсэн нөгөө энэ гэр машин дээр чинь бид нар холын ойрын гэлүүдийн бүгд ингээд лазер тусалтай гэрлээр солиод туслан сайжруулсан. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь юу гэхээр манад одоо замын үйлдвэрт оролцож байгаа машинууд гэрлээ сайжруулж ингээд LED ч юм уу гиснон лазер янз юм хийгээд байна шүү дээ. Тэг чи туслаа зөв тааруулахгүй байгаа юм л та. Тэгэхээр нөгөө талаа ирж байгаа жолоочтой айгүй аюултай гэлбаа өсгөж байгаа гэсэн үг яг зөв. Тэгээд энэ дээр бид нар чинь тэд нар маш сайн анхаарсан. KC брэндийн чинь болохоор нэг гоё онцлог байдаг байхгүй юу? Хүн нөгөө өөрийнхөө гэрлийн тагийг машиныхаа өнгөтэйгээр нэг хосууж кастом хийдэг тийм соёл байдаг байхгүй юу? Тэр утгаараа бид нар энэ болохоор өөрөө шавшаар бичгтэй байдгийг. Тэгээ бид нар машиныхаа үндсэн өнгөтэй адилхнаар юм KC гэсэн юм бичгтэй болгосон. Оффроуд машин гэж байгаа бол роботик заавал байх хэрэгтэй тий. Тэр утгаараа бас роботик гэсэн тэгээд бас ийм роботик эд гаргаа хийчихээр машиныхаа үндсэн дизайныг хийдэг айгу муухай хардаад байсан. Тэгээ нэлээх ажил болж ижээгээ дотор талаа робот нь орж байгаа. Тэгэж нэг үндсэн машины яг энэ хэлбэрэнд өөрөө алдагдахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгээд машин тоноглоно гэхэр чинь яг үнэн хэлэхэд сүүлдээ баг өөрөө стрессээ таардаг байхгүй. Яг тэр сэтгэлд юм өрөхгүй тий. Тэгээ манай монголчин бас айгу нөөц болцоо цөөхөн туулсан. Тэгэл ямарсан хичээгээд олон талаас нь үзэл өөрөө ч заримдаа загнахтаа загнаад нөгөөдөө хийж байгаа хүмүүстээ муудалцаг янз болно шүү дээ. Тэгээ аюу цаг зав авдаг. Тэгээ ямарс нэг эцсийн дүндээ нэг ийм машин ямарсан бэлэн боллоо. Майхан тавиад тэр машины хүний төвж он дээшлэн. Тийм үү? Энэ машин бол одоо юу гэдэг анх үүдрээс гарснаар бол те хурдын замдаа 100 200 цагийн уртаа өндөр уртаа явах зорилттой машин шүү дээ. Өндөр хурд нь бол буурж байгаа. 160-аас 180 ч юм уу болж буурж байгаа. Одоо зохимжит хурдна гэсэн үг. Зохимжит. Гэхдээ манай Монголын зам дээр тэгээ 180-аас дээш яваад байгаа гэж юу аах вэ те. Тийм болохоор дээр нь тэгэхээр энэ амбассадра нөгөө Eurovise компани Бэлэнштайны яг кастом амбассадр нь дахиж энд одоо манай Гандорж гэдэг залуу байгаа. Гандоржтой дахиж түүнийг хийлгэж тавьсан байхгүй юу. Тийм болохоор аль болох илүү нөгөө аюулгүй талаар нэлээд анхаарч хийсэн. Майхныг бол илүү аюул том майхан тавьсан. Үндсэндээ 4 юм майхан байхгүй юу. Гэр бүлийн хүн 2 хүүхэдтэй ч юм уу 3 хүүхэдтэй ч юм уу те унах зориулттай ийм майхан байхгүй юу. Ерөөдөө. Тэгэхээр машины үзмж талаас аваад жоохон том данкаж харагдана. Давуу тал нь хэрэглээ талтай аюул том давуу талтай. Тэгээд дээр аюул хямдхан майхан. Үүний хувьд. Энд чинь зайвал 4-5 сая төгрөг хөдөл майхан байхгүй юу. Тэгээд яг машиндаа бас ингээд зүгээр ингээ хийвэл бид нар гэдэг майхныг болоод юу гэдэг дисплей байдлаар хийсэн. Тэнийг ингээд харагдвал гоё харагдаж байна уу гээл те. Тэгээ автартаг юмчсан бас бид нар бас шиндэг юм хийх хүсэлтэй болохоор нэг ийм машин ямарсан ингээд олон хүний хүч хөдөлмөр орж иж дууслаа. Удахгүй бас дараагийн машин дээр бид нараас яг одоо нойргоо ингээд ажиллаад яваад байгаа. Гэтэ нөгөө нойргоо гэдэг яриад байгаа кислүүдгээр илүү гоё юм хийгдэж байгаа гэж болно. Тэр машины болохоор за яг тэгж тэр машиныг хүн болгон тэгж тоноглохыг хүсдэг. За юу. Гэтэ яг одоогоор дэлхийд дээр нэг ч хүн тэгж тоноглоог байгаад байна. Тэгэхээр дэлхийд нэг болчиход байна. Болох байх гэж бодож байна. Instagram, Facebook, social media-гаар л одоо ярьдаг болчихлоо шүү дээ. Ямар ч Instagram, social media дээр яг шинэ оны яг тэр загварыг яг тэр тоноглосон юу ч одоогоор би нэг ч биш хараагүй байгаа тань. Тэгээд энийг манай багийн залууч бүгдээрээ бас ажиллаад явж байгаа. Тэгээд удахгүй бас дараагийн дугаараар тэр машинаас танилцуулъя гэж бодож байна. Яг нэг дараагийн дугаараар танилцуул гэсэн бодолтойгоо. За тэг ямар ч энэ удаагийн дугаар хойд энэ үргээ дуусгая те. Тэгээд автарттай хамт байдаг өөрөө төгслөөч те. Автарттай хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд биднийг итгэдэг, хамтарч ажилладаг, бидэнд тусалдаг. Энэ хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас нөгөө талаар яадаг штэ нөгөө бичлэгээ оруулчаад тэрний реакшнууд байгаа ш лайк шеэр нэг урмын өгсөд байдаг штэ. Тэрнээс бид нар чи аюу урам авдаг хгүй. Тэр чи ямар ч мөнгнөөс илүү аюу гоё юм урам өгөөд явдаг. Тэгээд тэр хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Тэгээд автартайгаа хамт байдагт та бүхэндээ дахин баярлалаа.